Дархан шуудаа юу нөмөн өнөөдрийн амраа болон айлтгая. Би бол нөгөө дархан нутгийн хүн байгаа юм. Тийм учраас энэ ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхний ээлжийг би дарханаас эхлүүлэх гэж бодсон юм. Тэгээ дархандаа ирлээ. Бидний мөрийн хөтөлбөрийн гол зорилго бол ирээдүйн залуу хойч үеийн эх орны хайрлах үзэлтэй, эх орон хүмүүжтэй болгох, мөн ахмадаа хүндэлдэг, ахмадын баатар гудамжлаас суралцах нөгөө төгөр Монгол улсын тусгаар тогтол үндсэн аюулгүй байдлыг тгчрөөсөө бидэнд одоо ямар үнэлээр олдсон тухай таниулах сурталчилгаа одоо хийж байгаамаа. Бидний энэ ажлыг дарханы одоо засаг дарганы хамгийн газар холбогдох мэрэгжлийн байгууллагууд бол халуунаар хүлээн авч уулзалтыг бол сайхан явуулж бид тусгай чигүүрхтэй хүчний байгууллагуудын уулзалтыг бол 330 дугаар ангитаар хийлээ. Энэ залуучууд театртан дарханы одоо сургуулийн хүүхдүүд мэсүүдийн одоо туулгарсан байна. Энд туулгарсан бүрэлдэхүүн бол энэ танхимдаа зааландаа багтахгүй байна гэдэг нь бас зохион байгуулж байгаа хүмүүсийн чадвар арга ажиллагаатай холбоотой гэж бодож байна. Ер нь бол хүүхдүүдийг өв төвшин мөчлөлтэй болгон хүмүүжүүлэх нь бол зөвхөн сургууль багш нарын үүрэг биш. Энэ бол эргэн бүрийн үүрэг. Хүн бүхэн өөртөө хомтолж өөр хүүхдүүдээ ойр дотн байгаа хүмүүсүүдээ энэ эх орон гэж юу хэлээд байгаа юм бэ? Тусгаар тогтнол гэж юу хэлээд байгаа юм бэ? Энэ тусгаар тогтнол энэ газар шугай хамгаалалтыг чинь хэн одоо бидэнд олгож өгсөн юм бэ? Энэ бүхнийг ойлгуулан хэлж ярьж байвал ирээдүйн хойч хүн зөв хүмүүжлэлтэй сайхан хүмүүс бол хүмүүжнэ гэж бодож байна. Дарханчуу та бүхэндээ баярлалаа. Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье. Бидний зохиож байгаа арга хэмжээг дараа ихэд дахин ингэж сайхан дэмжиж байгаарай гэж хүсэн өрөөё. Баярлалаа. Би Дархан уул аймгийн политехник коллежийн уул 2-ын ангид суралцдаг гэрэл мэнд байна. Тэгээ өнөөдрийн сургалтанд их оронч үзэл бодолтой боллоо. Хадгалж одоо хогийн савд хаяхгүй ойлгуулж байгаа юм. Тий. Уул уурхай политехникийн 1-р курс оюутан. Тэгээд энд миний үеийн амар олон хүмүүс ирсэн байна. Тэгээд энэ харж байгаа цэрэг ах нараас маш их олон юм суралцж авлаа. Тэгээд эх орныхон тухай өв соёл тэгээд Монгол улсынхаа халдшгүй байдал эх орныхон төлөө гэсэн сэтгэл тэгэл цааш зөндөө олон их юу ойлгож авлаа.